Хеликобактерийн шалтгаантай ходоодны үрвсэл. Хеликобактер нь ходоодны салст дотор байдаг нян юм. Хоолны зохисгүй хэрэглэнээс болж ходоодны хүчил ялгаралт нэмэгдснээр уг бактери байх ёстой хэмжээнээсээ ихсэн улмаар ходоодны салс дулааж шархуусдаг байна. Монгол улс хеликобактерийн халдвараараа дэлхийд дээгүүр жигсэж байгаа бөгөөд нийт хүн амын маань бараг 50% нь уг бактерийн халдвартай байна. Хеликобактер нь аяг халбаг, сав, шүлс, шүдний сойз, ариун цэврийн хэрэгсэл, бохиргар, хаалганы бариул, бохирдсон хүнс зэрэг ахуйн замаар халдварладаг. Дотор муухарах, цус багдах, хоолндоо цадахгүй байх, ядрах, хихрэх, гэдэс хийгээр дүүрэх, амнаас эвгүй үнэр гарах, амьсгал боогдох, нүүр болон биеэр батг гарах зэрэг шинж тэмдэг илэрвэл хеликобактерийн шинжилгээ өгөх нь зүйтэй. Хеликобактерийг эмчийн заалтаар 3-4 эмийг хавсруулан хэрглэж төгс эмчилж болно.